2025 оны татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэг нь үндэсний үйлдвэрлэгч Апу Групп юм. Өнгөрсөн онд Апу Групп нь улс орон нутгийн төсөвт нийтдээ 514.3 тэрбум төгрөгийн татварын орлого оруулсан байна. Татварын ерөнхий газраас үндсэн хууль заасан татвар төлөх үндсэн үргээ нэр төртөөгөөр хариуцлагатайгаар биелүүлж, эх орны бүтээн байгуулалт төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан татвар төлөлтөөр тэргүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулж батламжилсныг Монгол улсын ерөнхий сайд Учрал өнөөдөр гардуулж талархал илэрхийллээ. Засгийн газрын талархлыг хүлээн авсан шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн нэг нь Апу Групп юм а. За энэ нь бол манай бизнесийн үйл ажиллагаа, за манай хамт олонны нийгмийн хариуцлагын өмнө хүлээж байгаа том хариуцлагын илэрхийлэл гэж бодож байна. За ингээд 2025 онд манай компани улсын төсөвт 514 орчим тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлж ажиллалаа. За энэ нь бол өдөрт дунджаар 1.5 тэрбум төгрөгийн татварыг төлж яах гэсэн үг. За энэ одоо бизнесийн үйл ажиллагаа тогтвортой, өсөлттэй ингэж ажиллаж байгаагийн одоо гол чухал зүйл бол манай нийт хамтран ажиллагч харилцагч байгууллагууд бидний брэнд бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байгаа хэрэглэгч энэ олон хүмүүсийн энэ экосистемийн одоо нэг том илэрхийлэл гэж бодож байгаа. Бизнесийн тогтвортой үйл ажиллагаа, за байгаль орчин одоо нийгэмдээ бид одоо төсөл хөтөлбөрүүдэд амжилттай хэрэгжүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой байлгаж ажиллах. За энэ бол одоо бидний нэлээд томоохон сорилт одоо үүрэг даалгав гэж ойлгож байгаа. Та бүхэн бол Монгол хүнд хийх ажил авах цалин олгогчид Монгол улсын эдийн засгийн тулгуур баг нь Монголын хөгжлийн хөдөлгүүр хүчин юм а. Төсвийн мөнгө гэж үгүй. Татвар төлөгч та бүхний мөнгө л гэж бий. Та бүхний төлсөн татвараар улсын төсөв бүрдэж, эмч, багш, төрийн албан хаагчдад цалин хөлс олгож, эмнэлэг сургууль цэцэрлэг барьж, зам дэд үдэц бүтээн байгуулдаг. Инх цагийн хамгийн их оронч үйл хэрэг бол татвар төлж, хөгжил дэвшилт хувь нэмрээ оруулж, ирээдүг өнөөдөр бүтээлцэж байгаа иргэний өндөр үр хариуцлага юм а. Ийхүү засгийн газар бизнес эрхлэгчдийг баялаг бүтээгч гэж тодорхойлж цаашид тууштай дэмжих илэрхийллээ. Мөн Апу Группыг шилдэг татвар төлөгчөөр нэрлэхдээ тогтвортой ажлын байрыг олноор бий болгож, иргэдийн орлогыг өсгөх чухал нөлөө үзүүлдэг үндэсний үйлдвэрлэгч гэж дүгнэжээ.